За сайн байцгаана уу? Манай Dark Bay channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд өчигдөр манай интернет жоохон гацаад тэгээд яг өдөртөө оруулж чадсангүй нэг өдрөөр хойшлцлоо. За тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Dark Bay гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг 7 хоног болгоны өдөр болгон гаргахыг хичээдэг ийм нэгэн channel байгаа. Тэгээд төсөх юм бол манай channel-ыг дагаад сонсоод яваарай. За тэгээд өнөөдрийнхөө хэрэгээ шууд яриад эхлэв. За энэ болсон хэрэг нь Канадын Ошава гэдэг хотод болсон. За энэ хот нь үйлдвэр ихтэй. Ихэнх нь үйлдвэрт ажилладаг ажилчид амьдардаг. Бас иргэд нь маш их хар тамхи хэрэгэлдэг хот. Тэгээд төргөн тусламжийн машинууд нь бүр за бэлэн байж байдаг. Яагаад гэх юм бол орой болгон зоолттой хэд хэдэн хүн хэтрүүлэн хэрэгэлсэн гэх дуудлага авдаг болохоор бүр бэлэн зогсож байдаг. За ийм нэгэн хотод болсон хэрэг. За 2017 оны 12 дугаар сарын 29-нд 2 сантехникч Arius Macmillan гэдэг хаяг дээр дуудагдаж утсан. За энэ гэрт бол Adam Strong гэдэг эрэгтэй амьдардаг. За Канадын Ошава гэх энэ хотод яг энэ хаягн дээр доод давхрыг нь түрээслээд дээд давхарт нь өөр айлынх амьдардаг байсан. За дээд давхрынх нь айлын хүмүүс усны хоолой бөглөрөөд ерөөсөө зүгээр болохгүй байна гэд сантехникч дуудсан нь тэр. За тэгээд энэ гэр бол усны хоолойноос ялангуяа бүр аимшигын үнэртэй байсны дээр Адам нөгөө хоёр сантехникчийг ерөөсөө зүгээр болохгүй ирснийхин дараа байн юм асуугаал жишээ нь юм бол та хоёр одоо яг юуг нь үзэж байгаа, одоо яг юу хийх гэж байгаа, хэр удах юм, яг юу байгаа юм болоо, дотор нь яг юу байгаа гэж бодож ийн яг дотроос нь юу болчих вэ гэж сандарсан байртай байгаал асуугаад исэн. За хоёр сантехникч Адамд ихэндээ хариулж ирснээр сүулдэ бүр уур нь хүрээд бидрийг дагахаа болооч ямар ядаргаатай юм бэ гэд хэлсэн ч гэсэн Адам ерөөсөө тэрийг нь тоогоогүй. За тэгээд хоёр сэлээсэр дэше гараад дээдлийн айлын нойлын хоолойг цэвэрлж исэн чинь нөгөө Адам ч бүр дагаж араас нь гарч ирснээ. Одоо наа чи юу байгаа бол гэж та хоёр бодож ийн дахиад нөгөө хэдэн асуултуудаа асуугаад исэн. За нөгөө хоёр сэлээсэр чинь усны хоолойг ухажгаад дотроос нь 35 см гаруй урттай ягаан чимшиг, улаан чимшиг өнгөтэй хүний мах ч юм уу, үхсэн амтан ч юм уу тийм хүний эд эрхтэн шиг бас дээрэс нь айгүй өс мөстэй болцсон орооцолцсон зүйл гараад ирсэн. За тэрийг нь харсан Адам паста наа чи ямар заваа юм бэ, юу юм болоо гэд бас л хажууд нь зогсоод исэн. За тэгэхээр нөгөө хоёр чинь тэр гарч ирсэн зүйлийн зургийг аваад босс руугаа явуулсан чи босс нь өдөөс нь наа чи нэг л өстой сони юм байна да, цагтаа дуудсан дээр юм байна. Тэгтээ наа газраасаа болгоомжтой гараарэ гэж хэлсэн. За тэгэхээр нөгөө хоёр сэлээсэр чинь Адамд за бид нар маргааш бүр том төхөөрөмжтэй хурж ирээд ажиллаад дуусгая. Өнөөдөртөө болноо гэж хэлээд гарч явсан. За гарч яваад шууд дараа нь цагтаа дуудаж цагтаа нарч гэсэн гэрт ирэхэд гадаа нүлээжээс хоёр сэлээсэр уутан дотор байсан зүйлийг харуулсан чинь цагтаа нар харчаад үнэрлээд бас л одоо наа чин яг тийм байна айгүй эвгүй зүйл байна да гэд дээд талын айлаас асуулт асуухаар дээшээ гарцгаасан. За цагтаа нар дээдлийн айлаас та нар янз бүрийн иймэрхүү зүйл урсгасан уу гэд асуусан чинь нөгөө айл чинь өөдөөс нь бид нар сэлээсэр дуудсан. Тийм болохоор доотлын айлын нөхрөөс асуусан дээр хаа гэдэг хариулт өгсөн. За дээдлийн айл нөх угаасаа олигтой юм хэлэхгүй болохоор нь доод давхарт амьдардаг Адам Стронгоос энэ юу болох талаар нь асууя гэд доошоо яваад энэ сая усны хоолойноос гарч ирсэн эд эрхтэн шиг юмны талаар чи мэдхүү гэд асуусан чинь Адам өдөөс нь шууд за бууж өгье, та нар намайг барьчлаа. Усны хоолойноос гарсан юм чинь хүний цогцсны хэсэг байсан юм аа. Үлдсний нолыг гэх юм бол миний хөлтөөгчн дотор байгаа гэд бүр хээв нэг санаа зовсон ч юмгүй мөдөөс хилээ зогсож исэн. За тэгээд энэ Adam Strong гэдэг энэ нөхрийн талаар бол нэг мэдээлэл байхгүй лээ. Бензин-гологны газар ажилдаг, мэддэг одоо таньдаг хүмүүс нь хэлэхдээ айгүй тийм ааштай, биеэ тоосон нэг сонин залуу гэж хүмүүс дүрсэлж ярьдаг. Тэгээд өөрийнхөө Facebook дээрээ гавны нэг зураг тавьснаа би өөрийнхөө гавыг хүзүүвчийг гэртээ хадгалдаг гэд нэг тийм сонин тайлбар мэлбэр бичсэн нэг сонин зураг мөрөг тавьсан байснаас өөр бараг мэдээлэл байхгүй лээ. За тэгээд цагтаан дээр
Адамын гэрээс бас өөрийнх нь хийсэн бомбыг олж устгасан. Мөн утасных нь байршлыг шалгаад үзэхэд 9-р сарын 4-нд Ошава хотын далайн ирэг дээрх сүлжээний одоо цамхагт байршлан бичигдсэн байсан. За энэ мэдээлэл бол энэ хэрэгт маш их хэрэгтэй мэдээлэл. Та нарт дараа нь яг яагаад гэдгийг нь одоо хэлье. За ингээд цагдаа нар нэмэлт цагдаа нарыг дуудаж Адамын гэрийг шалгаж авах хооронд энэ эрэгт холбоотой нэг охиныг танилцуулъя. За Rory Hashey гэд энэ охин нь 2017 оны 8 дугаар сард Ошава хотын Memorial Park гэдэг газраас алга болсон. Найзууд болон гэрийнхэн нь бол Hash Brown гэж хочилдог. За энэ охины талаар хүмүүс хэлэхдээ сайхан сэтгэлтэй, тус чухаантай охин гэж юу нь бол дүрсэлж ярьдаг. Тэгээд 13 настай байхдаа Америкийн цэрэгт явдаг байсан. Ахлах сургуульд ороод өсвөр настай болоод одоо муу сонголт хийдэг хүүхдүүдтэй нийлж өөрөө ч гэсэн буруу сонголт хийж мeth буюу мөс хэрглэж хэсэг явсан. За ээж нь Rory-г ингээд харт амхнаас гарах гэж бол нэлээд хичээсэн ч ерөөсөө тэр нь бүтлэхгүй болсон. Rory ингээд хэсэг харт амхнаасаа гарч буцаж сургуультаа ороод өөрөө ажилд ороод Тони гэдэг найз залуутай болоод хэсэг одоо бараг 6 сар шахуу гэх юм уу гайгүй сайхан байсан ч харамсалтай 9-р сарын 11-нд хідэн загасчид Ошава гих далайн эргээс Rory-гийн их биеийг олцсон. За олдохдоо бол ердөө 18 настай байсан. Охин алга болохоос нь өмнө Ошава хотын нэг цагтаа Rory-тэй таарлцсан билээ. За тэр цагтаа бол одоо Rory-г бүр мэддэг болсон харт амиг авч зарж явсаар агаад нөгөө Rory-тэй чинь баг бүр танилан ч одоо юу ах вэ? Бүр ингээд нөгөө цагтаа ч айгуу сайн мэддэг болсон. Тэгээд нөгөө цагтаа чинь нэг өдөр эргүүлээгээ явжсэн чинь Rory гадаа шонгийн модыг нэг гараараа бариад хүүхэд шиг ингээд тоглоод эргэлдээд зогсож исэн. Тэгэхээр нөгөө цагтаа ч очиод хүү чи зүгээр үү гэд асуусан чинь Rory өдөөс нь би зүгээрээ харин ойрын үед айгүй харт амиг хэрэглээд байгаа гэд мансуурсан байдалтай зогсож исэн. Тэгээд нэг гар нь бас хөхөрцөн бахаар нь юу болсон бэ гэд асуудал хүнд дээрэмдүүлсэн гэж хариулсан. За дээрээс нь нэмээд нөгөө цагтаа Rory өөрийгөө кокаин болон мөс хэрглэж байгаа. Тэрнийхээ мөнгийг олохын тулд би эрэгтэй хүмүүстэй болцоонд гардаг гэж хэлсэн. За тэгээд нэмээд гэртээ амьдрахаа болцсон. Нөгөө Тони гэд найз залуугаасаа салцсан. Бас гудамжинд майхан амьдарч байгаа гэж хэлсэн. За тэгээ нөгөө цагтаа чи энэ бүгдийг сонссон ч гэсэн 18 настай болцсон, насанд хүрсэн болохоор юу ч хийж чадаагүй. Тэгээ зүгээр л одоо явцсан. Тэгтээ яг өсвөр настай хүүхдүүдийг хамгаалах байгууллагт ерөнхийдөө энэ Rory гэдэг охин сайн байна уугүй байна нэг шалгачж байгаараа гэж хэлсэн бэлээ. За ингээд Rory-гийн ээж нь бол охинтойгоо хамгийн сүүл 8 дугаар сарын 27-нд ярьсан. Тэгээд тэрнээс хойшоо Youth Center гэдэг өсвөр настай хүүхдүүдийн сайн дурын байгууллагаар Rory айгүй их явдаг байсан байна л да. Тэгээд ойрын хэдэн 7 хоног ерөөсө харагдсангүй гэхэд нь ээж нь одоо шууд санаан зовоод алга болсон гэж цагдаа нарт мэдгдсэн. За дээрэс нь Rory-гийн ээж аав нэлэхдээ Rory тэр үедээ жирэмсэн ч байсан байж магадгүй гэж ярьдсан мэлээ. Тэгтээ яг энэ зарим сонин зарим Google-ийн вебсайтн дээр Rory гэг жирэмсэн байсан гэд бичсэн байсан. За ингээд буцаад Adam Strong-ийн гэрээс юу болцсныг яриа. За Adam-ийн гэрийн хөлдөөгчнөөс хүзүү толгой олцсноос хүзүүн дээр нь alive гэж бичсэн. За Rory-тэй яг адилхан газраа шивэстэй байсан тийм толгой хүзүү хоёр олцсон. Тэгээд Adam-ийн гэрээс Rory-гийн хурууны хээ, ДНК тэр чигээрээ олцсон. Мөн гэрийн ханаас нь таазнаас нь Rory-гийн маш их цусны толбууд олцсон. За Rory-гийн гавлын яс 2 удаа маш хүнд зүйлээр цохиулсан. Баруун зүүнгүү 2 нүд болон хацар хөхөрсөн. Их биений доторх эргэтнгүүд байхгүй. Ерөөсөө тэр бол олдоогүй. Тэгээ мөн гарнаас нь булчингуудыг салгаж авсан байдалтай олцсон. За ингээд цагдаа нар бол 45 настай Adam Strong-ыг бол тэр доор нь баривчилж авсан. Цагдаа нар Adam-ыг хүний зогц зүү бусаар хадгалсан, оролцсон гэх хэрэгээр бол одоохондоо баривчилж авсан байгаа. Тэгээд яг хэний юун зогц болохыг тэр үедээ цагдаа нар мэдээгүй байсан. Тэгээ бас яг Адам ингээд энэ олцсон цогцыг уртаас төлөвлөж санаатаагаар хүн алсан уу гэд хангалттай нотлох баримт байхгүй байсан учраас одоохондоо яг хүний цогцыг зүү бусгаар хадгалсан, оролцсон гэх хэрэгээр бол баривчлагдсан байгаа.
За тэгээ дээрээс нь Адамын гэр бол бүр өстө заваан гэж хэлэхин цаашаа нил хог. Тэгээд энэ дундаас хэрэгтэй нотлох баримт олох гэж нэлээд их цаг орно гэж үзчихсэн болохоор одоохондоо л ерөөсөө хүн алсан гэхэргээр баривчлааг байгаа. За цагдаа нар Адамыг машинд оруулаад чи ингээд өөртөө өмгөөлөгч авах хэрэгтэй, дуугаа авах хэрэгтэй гэд хэлсэн чинь шууд цагдаа нарын өдөөс за би та нарт одоо юу болсон бүх зүйлийг хэлмээр байна гэж хэлсэн. Тэгээд энэ эргийн талаар бол цагдаа нар хэлэхдээ хэрвээ Адам Роригийн биеийг одоо цогцыг хэсэгчлэн хэрчээд 0 руу нэгээр нь хийж хаяагүй байсан бол барыг хизээж баригдахгүй байх гэсэн. Ягаад тэгэхээр Рориг алга болсонд ерөөсөө одоо энэ Адам Strong гэдэг энэ эрэгтэй сэжигтнэр татаагүй учраас тэгээ бүр өөрт нь ямар ч цагтаа дээр бүртгэлгүй байсан учраас бараг л одоо хэрвээ өөрөө 0 руу тэгж хийгээг байсан бол хизээж баригдахгүй хаа гэж ярьдаг. За ингээд Адам цагдаагийн хэлцээр очиод цагдаа нар Адамд байсан бүх юмыг нь аваад хураахад эрэгтэй цагдаа нарт хэлэхдээ миний зүүж байгаа энэ зүйлтнүүдэд болгоомжтой хандаарай гэсэн. За тэр зүүжсэн зүйлтнүүд нь болохоор 3 алтан гинж байсан. Гинжнээс 3 эмэгтэй сүүн бөгчнүүд зүүцсэн байсан. Тэгээ цагдаагийн бодсноор л алсан эмэгтэйчүүдийнхаа сүүн бөгчийг аваад ингээд зүүцсэн байх магадaltaй гэж таамаглаж исэн. Гэхдээ энэ бол батлагдаагүй зүйл. За тэгээ нөгөө Адам ч бүх зүйлийг хэлээ, юу болсноо яриаг л нэг сүртэй байгаад исэн шүү дээ. Тэгсэн чинь гинт юу ч яриха болцсон. Ягаад тэгсэн бүүмэд гинтл ингээд яг солигддог тэмдэг шиг ингээд өөрчлөгдсөн. Тэгээд эхний шүүх хурал бол 2018 оны 1-р сарын 10-нд болсон. За цагдаа нар шүүхт Адамын гэрээс Candace Fitzpatrick гэх одоо 2 дахь эмэгтэй ДНК олцсон гэдгийг хэлсэн. За энэ 18 настай Candace-ийн цус бол амтан алдаг арсын өвчтөг утганаас бол олцсон. За Candace-ийн цус Адамын гэрт байсан бас хүлдөгчнөөс нь олцсон. Тэгээд Candace гэдэг энэ охин бол 2008 оны 3 дугаар сард алга болсон гэх бүртгэлтэй. Аав нь Candace-ийн талаар хэлэхдээ гадуур дотор их явдаг, харамсалтай нь харт амхинд донтцсон байсан. Тэгээд гэрээсээ бүр хэдэн 7 хоног сараар алга болоод явцдаг байсан болохоор цагтаад алга болсон гэж бүртгүүлж ерөөсөө чадахгүй байсан гэж хэлсэн. За тийм болохоор Candace-ийн аав нь бүр охиноо 2010 онд алга болсон гэж цагтаад бол бүртгүүлсэн. Тэгээд Candace-ийн аав нь бол өөрөө эхлээд нэлээд хайсан ч харамсалтай нь ерөөсөө олж чадаагүй. Тэгээд охиныхын ДНК Адамын гэрээс олцсон гэхэд бол нэлээд хэцүү өөртнөөс нь бол ойлгомжтой. За ингээд цагдаа нар дахин Адамын гэрийг нэгдэггүй нэгжиж дахин хэрэг болох зүйл байна уу гэд үзэхэд хэд хэдэн зүйлийг бол олсон. За дээр би хэлсэн шүү дээ Адамын гэр нь бол бүр маш заван хог навшуур дүүрсэн муухай үнэртэй байсан. За Rory бол нас орохтаа гутлаа өмссөн байсан. Адам алсныхан дараа Rory-гийн гутлыг нь тайлсан гэх цусны одоо толб бүрнүүд олцсон. Мөн гэрээс янз бүрийн сексийн тоглоомууд BDSM гэд боол эзний дүрд хуурдаг сексийн хэрэгслүүд, гав, олс, хутга, сэлэм гэх зэргүүд олцсон. Тэгээ бас Rory-гийн цус болсон 2 матрасыг олсон. 2 гав байснаас гаван дээрээс бас л Rory-гийн цус болон ДНК олцсон. Тэгээ мөн гэрийн зойрноос задлан шинжилгээ хийдэг маш том орыг бас олсон. За ингээд энэ бүх олцсон нотлохой баримтыг анхны шүүх хурал дээр бол яллах тал бүгднийг танилцуулсан. За тэгээд яг Канадын хуулийг яадыг мэдэхгүй ямар ч л байсан нэлээд утсан Адам Strong-ийн шүүх хурал болох гэж. Тэгээд эхний шүүх хурал дээр нэг олигтой шийдвэр гараагүй байжгаад 2 дахь шүүх хурал 2020 оны 9-р сарын 28-нд бол эхэлсэн. За Адам дан ганц шүүгчээр өөрийнхөө буруутай үгүйг тодорхойлохоор шийдсэн. Нөгөө нэг шүүхийн бүрэлдэхүүнээр биш. За тэгээд Адам шүүхийн танхимд байхдаа бүр ингээл инээгээл онгоо яриал тэгснээ бүр нэг удаа заяа би шүнжэнгөө сэрүүн байлаа. Хурдаа одоо энэ минийгээ дуусгаад би унтмаар байна гэж хэлсэн байгаа юм чинь бүр ёо. Бүр хүн нэрээ яаж бас юм байж болдог вэ надаа бүр хэлэх ч угаалга. За тэгээд яллах тал шүүгчд бол нэмээд Адам 2 удаа гэрээс нь гаргаж исэн 2 биеийн үнэлэгчийг гаргахгүйгээд хаалга түшээ зогсоод байсан гэж хэлсэн. Бас компьютернаас нь dark web-с хүн алж хэдж байгаа бичлэг, хүчндүүлж байгаа бичлэгүүдийг үтсэн байсан. Тэгээ бас гэрчээр нэг эмэгтэйг дуудсан. Тэр нь бол Адамын 18 настай байхдаа өргөжсэн охин байсан. Тэгээ тэр
охин хэлэхтэй болохоор Адамтай танилцаад удалгүй секси харьцаанд орсон. Тэгээд тэр үедээ маш их амар хэрцгий төрлийн секс гэдэг байсан. Би бойл гэж хэлсэн ч Адам ерөөсө зогсдгүй байсан гэж хэлсэн. За энэний дээр Ошава хотын секс тоглоом зардаг одоо нэг дэлгүүрээд юм байл л да. Тэрэн дээр бол тогтмол үйлчлүүлдэг. Тэгээ нэг удаа тэр газартаа нохооны хүзүүч зүүсэн эмэгтэйтэй орж ирж байсан. За тэгээ тэр эмэгтэй нэг нүдэнд нь ингээд цус ураад амар болцсон бахаар нь дэлгүүрийн касс чинь яана чи зүгээр үү гэд хэлсэн чинь Адам өдөөс нь бит хоёрын өчигдрийн секс хяналтаас жоохон гарцсан юм аа. Тэрнээс биш зүгээр гэж хариулсан. Одоо нөгөө эмэгтэйгээ ерөөсөө яриулахгүй. За ингээд яллах тал бол нэг иймэрхүү маш олон нотлох баримтуудыг бол шүүгчд танилцуулсан. За ингээд ямар ч л байсан цагдаа нар Адамыг дахин байцаалтын өрөөндөө оруулаад хоёр эмэгтэйгийн талаар асуустууд асуухад Адам бол өөдөөс нь бараг л одоо та нар миний шоронд орсны дараах амьдралыг дажгүй гой нөхцөлтэй болгож өгөх юм бол та нарт би юу болсныг нь бүгдийг хэлж өгч чадна гэж хэлсэн. За яг юу гэж хэлсэн гэхээр надаа ойр зурд хэрэглэх мөнгө одоо бүр даварцсан заяа сартаа $1000 байвал болно. Тэгээ бас интернетэд орж болох эрх тэгээ бас зурагт аваад өгчих юм бол та нарт юу болсноо бүгдийг хэлж өгье гэж хэлсэн. Тэгээ бас би ингээд айгүй олон жил хэрэг орчууллаа штэ. Тэгсэн чинь хамгийн анх удаа ийм даварцсан алуурчин бол сонсож байна. За тэгээд угаасаа юу гэж тийм байх вэ? Тэгээд Адамаас байцаалт авсан мөрдөн байцаагч бол маш сайн ажиллаж Адамаас хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг бол ер нь авч чадсан. Тэгээд түргэн хоол болон тамхи энтер авч өгөөд бараг л найз нь юм шиг хандаад хоол тамхиар найрж агаад хэрэг хамааралтай хэдэн чухал зүйлсийг бол хэлүүлсэн. Тэгэд Адам болохоор ерөөс айгу санаатай байгаа байхгүй. Яг ингээл өөрийгөө Candace Rory хоёрыг алсан гэж хэлэхгүй мөртлөө өөрийг нь хийсэн гэдгийг илчлэх тал дээр бол зөндөө зүйл хэлээдсэн. За жишээ нь гэх юм бол ингээл мөрдөн байцаагч чиний хутган дээр исэн Candace-ийн цусыг юу гэж тайлбарлах юм бэ гэсэн чинь өөдөөс нь би тэр үедээ өстө залхуурсан юм аа, юмыг хоош нь тавьчихсан юм аа. Хэрвээ тэр үедээ хутгыг буцалсан усанд хийгээ цэвэрлсэн бол болох байсан, ямар ч ДНК олдохгүй байх байсан гэд хэлсэн. Тэгээд яг өөрийгөө алдсан гэж хэлээгүй мөртлөө хийсэн гэдгээ илчлээд байгаа сте. Адам бас дээрээс нь нэмээд Rory-гийн их бие далайн эргээс олдоход би бол маш их сандарсан. Rory замын хажууд унтаж хоног төрүүлж байгааг нь бол би анзаарсан. Гэхдээ ер нь бол яг ярих юм бол тэр өдөр маш азгүй өдөр надад тохиож Rory-гийн их биеийг хідэн захисчд олсон бэлээ гэж хэлсэн. За тэгсэн мөрдөн байцаагч нь өөдөөс нь за чи тэгвэл яг Rory-г алсан уу гэд асуунгууд Адам өөдөөс нь би тэрний талаар ерөөсөө ярмааргүй байна гэж хариулдаг байсан. Тэгэд яг өөрийгөө алсан гэж яг хүлээн зөвшөөрөхгүй мөртлөө амар тэнэг алсан гэдгийг хэлээд байгаа. Энэ хүний тарих одоо яг яаж ажилт юм бэ бол мэдэхгүй байна. За Адам өөрийнхөө талаар нэмээд би өөрийгөө цуврал алуурчин гэж боддог. Надад цуврал алуурчинд байдаг бүх шинж чанарууд байдаг. Би бүр бага байхдаа маш олон амтан алдаг байсан гэж хэлсэн. За тэгээд дээрэс нь Rory-гийн эргэтэн бол 0 руу хийж урсгасан гэдгийг зөвшөөрсөн. Тэгээд Адамын хувьд гэвэл цагтаад байцаалт өгч явахдаа ерөөсөө санаа зовсон шинж байхгүй, алга хийсэндээ харамссан зүйл байхгүй. Яагаад гэх юм бол одоо бараг шоронд орох нь өөрт нь бараг таатай санагдчихсэн. Яагаад гэх юм бол бүр байрныхаа түрээсийг ч төлж чадахгүй, мөнгөгүй болцсон. Тэгээ шоронд орж өдрийн 3 хоол идэх нь ер нь бол өөрт нь сайхан санагдчихсан болохоор тэр. За ингээд хоёр дахь удаагийн байцаалт 2018 оны 11-р сард болсон. Тэгээ тэр байцаалтан дээр Адам хэлэхдээ өөрийгөө жоохон бахта хүнд хүчндүүлж исэн гэж хэлээд мөн цогцснуудтай нас барсныхан дараа секс хийсэн гэж хүлээн зөвшөөрсөн. Тэгээд мөрдөн байцаагч чи ингээд Candace-ийн талаар ямар нэгэн зүйл хэлээч гингүүд манай гэрт зөндөө удаа Candace ирж исэн. Тэгээд дандаа манай гэрээс өөрөө гараа явж исэн. Би өөрөөсөө хорж мороогүй алаагүй гэж хэлсэн. Алаагүй гэж хэлсэн ч яг мөрдөн байцаагч ингээд чи Candace-ийг алсан уу гэж хэлэнгүүд би ерөөсөө Candace-ийн талаар ярмааргүй байна гэл булзааруулаад орхичдөг байсан. За ингээд эцэст нь Адам өөрийгөө буруугүй гэж шүүх бол эхэлсэн. Rory-гийн үхлийн шалтгаан нь толгоондоо хүн зүйлээр зохиулснаас болж өгсөн гэж бол таамагтай. Тэгээд Rory-гийн нүүр царай тэр чигээрээ хөөхөрсөн. Адамын гэрээс тал мөрөөсөн алах болсон. За тэрүүгээр зохиж
алсан гэж яллах тал хэлсэн боловч Адам бол тэрийг үгүйсгэсэн. Мөн Адамын өмгөөлөгч нь Rory харт тамхи хэтрүүлэн хэрэглээд нас барцсан байсан. Цогцыг бол Адам болоод мөчлөө тайсан байх магадaltaй гэж хэлсэн ч бол шүүгч бол тэрийг ерөөсөө тэр дороо үгүйсгэж Адам Rory-г алах зорилготой байсан гэж үзсэн. За яллах тал Адам Rory-г хүчиндэж байх үедээ алхаар зохиж алсан байх магадaltaй гэж хэлсэн. Тэгээд Rory-гийн биеийн хэсгээс Адамын үрийн шингээ олцсон. Охины их биеийг олоход савхийн өмсүүлсэн байснаас харахад ямар нэгэн бэлгийн хүчингийн зүйлийг Адам хийж исэн байсан гэж таамагласан. Тэгээ бас Rory-гийн бэлэг эрхтэн зүсэд тусдаа аваад тавьсан байсан. Яагаад тэгэж зүсэж авсан бэ гэхээр өөрийгөө барьж өгөхгүй гэсэн зорилготой байсан. За тэгээд энэ бүгдээс шүүгч хараад Адамыг Rory-гийн үхэлд буруутай гэсэн шийдвэрт бол хүрсэн. Харин Candace-ийн хувьд болохоор manslaughter буюу хүний ам хохируулах санаандгүй амьд хүрсэн гэж өгсөн. Яагаад тэгэхээр Candace-ийн цогц байхгүй ерөөсөө олдоогүй учраас тэгээд яг юу болсон нь мэддэхгүй байсан болохоор тэгэж өгсөн. За ингээд шүүгч бол Адамд Rory-гийн үхэлд насаар нь шоронд орох ялыг 25 жилийн дараа тэнцэнгээр гарч болох боломжтойгоор өгсөн. Харин Candace-ийн үхэлд бол 18 жилийн дараа тэнцэнгээр гарч болох боломжтойгоор өгсөн. За Rory-гийн ээж нь хэлэхдээ Адам бол 2 гимгүү эмзэг охтуудыг араас нь мөшгөж байгаад юу ч бодлохгүй алсан. Ялангуяа ийм орон гэрээсээ хол хар тамхинд онцсон гэдгийг нь мэдчихсэн гэж шүүхийн танхимын өмнө бол гарч хэлсэн. За тэгээд Адам бол шүүхийн өмнө бас өөрийгөө 4 настай байхдаа хүчндүүлжсэн. Тийм учраас би ийм үйлдэл гаргалаа гэж хэлсэн. Ерөөсөө ингээд өөрийнх нь буруу биш те, надад тийм зүйл тохиолдсон болохоор би тийм юм хийсэн гэд бараг л нэг өөрийгөө шудрах зүйл хийсэн юм шиг бүр нэг тийм амар их цантай бигээд болсон байдалтай хэлсэн. За тэгээд шүүгч бас Адамын талаар хэлэхдээ чи бүр rehab буюу сэтгэл санааны эмчилгээнд яваад ч ерөөсөө эдгэрхээргүй засархааргүй айгүй тийм балиар муу чөтгөр шиг хүн байна гэж хэлсэн. Тэгээд 25 жил болон 18 жилийн ял өгсөн шүү дээ. Тэгээд шүүгч хэлэхдээ болохоор 25 жилийн дараа наад хүн чинь тэнцэнгээр гарыг гэд хэлсэн ч ерөөсөө баг гаргахааргүй насаараа бараг шоронд байна да гэж хэлсэн. За тэгээд Candace-ийг алга болсноос бүр 9 жилийн дараа бол Адам баригдсан. Цагтаад нэгч бүртгэлгүй тийм хүн байсан гэхээр бараг азар дээдлийн айлын сантехник дуудаж цагтаад бол баригдсан. За ингээд 2022 оны 2 дугаар сард Адам цагтаа нарт Candace-ийн цогц хаана байгааг нь зааж өгье гэж хэлээд цагтаа нарыг дагуулж яваад Candace-ийн цогц хаана байгааг нь хэлж өгсөн. Тэгээд гэрийнхэн нь бол эцэст нь ингээд охиныхоо цогцыг аваад оршуулад ядаж нэг closure, ядаж нэг сэтгэл санаа нь амарсан байх сэтгэл санаа нь амарна гэж юу байх вэ? Ядчил жоохон ч гэсэн тайвширсан болов уу гэж бодож байна. Тэгээд яг Адамын тал дээр яг яагаад юу нүүрслэгдсэн мэдэхгүй. Нэг л өдөр өглөөс ирээл би ерөөсөө Candace-ийн хаанагааг нь хэлээгээд цагтаа нарыг дагуулж яваад хэлсэн. Тэгээд одоо л шорондоо хатж байгаа, шорондоо байсаар байгаа. За тэгээд миний энергийн тал дээр олж мэдсэн мэдээлэл гэвэл нэг иймэрхүү байна. Та нараас юу гэж бодож ийн доор комментээр хичээрээ. Тэгээд дараа 7 оны дугаар хүртэл баяртай. 좀 더 재생